Эртний уран тахны ухаанд мэргэд хамгийн үн цэнтэй ашигт малтмал аль нь болох талаар ном хаялцаад ус олон түүнд агуулгадах үнэт эрдэс хэмээн санал нэгтээ бүлээн зөвшөөрсөн гэлцдэг. Монголчууд үнэртнээс байгаль эхийн үнэт бэлэг болох аршаан, эрдэс тусаа шүтэн эрхэмлэж, эрүүл мэнд амьдрал ах уйдаа өргөн дэлгэр хэрэглэж ирсэн арвин түүхтэй. Химийн ухааны доктор судлаач Алтан цэцэг нь Монгол орны аршаан, эрдэс тусны судалгаа шинжилгээний салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмж, үеийн эрдэмтэн судлаач багш нарынхаа болон өөрийн олон жилийн судалгааны ажлуудыг нэгтгэсэн зохиц бүтээл болох Монгол орны аршаан, эрдэс тус шинэхэн номынхоо нээлтийг хийж уншигч судлаачдын хүртэл болголоо. Би 1980 онд Улаанбаатарын 1-р сургууль төгсөө. Тэгээд Эрхүү хотын их сургуульд химийн факультетад элсэж орсон. Тэгээд 1983 оноос эхлээд хөвсгөлийн экспедиц гидрохимийн отрядад нөгөө оюутны дадлаг гэж байдаг шүү дээ. Тэр дадлагчаар анх явж эхэлсэн. Тэгэхээр миний ажил маань 1983 оноос 2000 он болт үргэлжилсэн. Тэгээ ер нь 83 оноос 2000 он болтол яг мэргэжлийнхаа дагуу Монгол орны аршаан, эрдэс тусны судалгааны ажил өөрийн биеэр оролцож явсан. За энэ бүтээлийн маань гол зорилго юу юм бэ гэхээр би зөвхөн өөрийнхөө бүтээлийг биш Монгол орны аршаан, эрдэс тусыг судалсан маш олон эрдэмтэд байгаа. Химч, гидрохимч, гидрогеологч, балнеологч эмчгээд энэ болгоомны оруулсан нүсэр их хөдөлмөрийг ямар нэг аргаар би боловсруулаад нэгтгээд нэг хөөрхөн гарын хавлага ном болгоод хүмүүсийн гар дээр тавих юмсан гэж маш их олон мөрөөдсөн. Би юуны төрөнд болохоор энэ Монголын өргөн уудам нутаг тархан байрлсан 191 одоогоор батлагдсан байгаа 191 аршаан, эрдэс тус, сүв минералны шинжилсэн эрдэмтэн судлаачтай айгу гүнээ талархал илэрхийлмээр байна. Жишээлх юм бол манай химч байна, энэвшгой байна, цэрэн багш байна, дорд сүрэнгой байна, ган чимэг байна. Тэгээ Оросын эрдэмтэд бас байгаа. Григорий Масеевич Шпейзер гэж байна, Минеева Людмила Александровна гэж байна, Мазурова Татьяна Николаевна гэдэг. Эднэрүүд хим талаас нь судлаа. Аршаан гэдэг жоохон ямар найрлагатай юм бэ гэдэг талаас нь. Гидрогеолог талаас нь. За энэ аршаан газрын гүнд хэрхэн яаж бүрдсэн юм байна? Хаанаас ухуудын аршаан шимт хичээлээ өгөх вэ гэдгийг судалсан гидрогеологч нар байна. Тэднэртэй бас талархал илэрхийлээ. Жишээлх юм бол Зэ Наран гэрэл багш байна. Энэ Тавга байна. Батцух доктор профессор байна. Писарский Борис Йосифович гэдэг хүн байна. Толстойхон гэдэг. Дөрөвдөө дээр дуусахгүй. За энэ хим талаас нь гидрогик талаас нь судалцсан болбол одоо энийг эмчилгээнд ард түмний гар дээр хэрхэн яаж зөв хэрэглэх вэ гэдэг талаас нь маш үнэтэй зөвлөгөө өгсөн балнеологч эмчнэр байна. Жишээлбэл намбаргой байна. Тийм ээ? Намбаргойг одоо аршаан суйлаад намбаргойгоор төсөөлсөхгүй шүү дээ. Тэгээд дээр нь Сүхбаатар эмч байна. Гүнжид маа эмч байна, жаргал сайхан эмч байна. Гэх мэт маш олон балнеологч эмч нарын хийсэн бүтээлүүд байгаа. Энэ олон бүтээлүүдийг нэгтгээд зориг гаргаад ингээд хийлээ. Монгол орны аршаан, эрдэс ус номонд Монгол болон Оросын эрдэмтэн судлаачдын Монголын өргөн удам газар нутагт дархан байршсан аршаанууд, эрдэс тусны хим физикийн шинж чанар, гидрогеологийн судалгааны бүтээлүүд болон монголчуудын түгээмэл ашиглаж ирсэн болон ховор сонин тогтоц бүхий газарт байршдаг 191 төрлийн аршааны эмнэл зүйн шинж чанар, эмчилгээний ач холбогдол, хэрэглээний талаар аймаг сумаар нь хүртэл ангилан оруулсан нь зөвхөн судлаачид, эмч мэргэжилтнүүдийн гарын авлага төдийгүй ард иргэдч аршаан усны тухай өргөн дэлгэр мэдээлэл авч болохуйц бүтээл болсон байна. Мэдээж бүтээл гэдэг бол заавал амьдрал хэрэгтэй байх ёстой. Амьдрал хэрэгтэй байхын тулд яг хөө гэхээр хим талаас, гидрогеолог талаас нь онлын хувьд судалсан ч гэлээсэн эмнэлэг 100% бол хэрхэн үр нөлөөтэй вэ гэдгийг харуулахыг би энэ номынхаа 3 дугаар хэсэгт зорьсон. Тэхийн тулд бол би яасан бэ гэхлээр энэ одоо өөрсдөө ганцхан миний бүтээл биш гэдгийг би дахин хэлье. 191 аршааныг аймаг, сум болгоноор нь ингэж ангилаад ерөөсөө жишээлбэл нэг аймагт хэдэн халуун, хэдэн хүүтэн хэдэн аршаан төст ус байна. Тэрнийг хаана оршдгийг, ямар газар зүүн бүсэд байна, хэр зэргийн эрдэсжилттэй юм, онцлог бүрэлдэхүүнд нь юу байна, ямар хийн агуулмжтай юм, дээрэс нь эмчилгээний ямар заалтанд
хүртээмжтэй хүмүүс практиктэр юунд хэрэгж болох вэ гэдгийг л би ингэж нэгтгэж өгсөн. Тэгээд дээрх эрдэмтэн судлаач болон миний энэ бүтээлийг гаргахад хамтран ажилласан, тусалсан найз нөхөд гэр бүлийнхэнтэй талархал илэрхийлье. Тэгээ манай алтан цэцэг доктор бол өөрөө маш олон жилийн судалгаа хийсэн. Энэ ном болохоор яг одоо мэрэгжлийн хүмүүст бол маш чухал эмхтгсэн. Тэгээ газрын зурагтайгаа ер нь аршааны ийм эмхтгсэн гоё номнууд бол байдаггүй. Тэгэхээр залуу судлаачдад ялангуяа энэ гарын авлага болно. Мөн одоо аршааныг яг аршаанаар ажиллаж байгаа уламжлалт ангаах ухааны эмч нарт энэс яг ширээний ном болно. Хиймчдэд бол энийг судлахад яг энэ аршааны их усүрийг нь химийн томьёогоор ингээд гаргацсан ийм чухал ном байна. Энэ үнэхээр биднэрт одоо үн цэнтэй цаг үе олсон маш гоё тохимол, маш гоё гарын авлага, маш гоё ширээний ном гарлаа гэж ингэж үнэлж үзэж байгаа.